Колумбийн нөлөө бүхий мафийн толгойлогч яагаад хэдэн зуун саяын 8 хийхдээ гутлынхаа уланд атга түүхий сэвэг зарам нууж оронд нь хэдэн хурууга тасдуулахаас ч айхгүй байгааг чи төсөөлж байна уу? Эдийн засгийн онол банкны алтлаг өрөөг мартаж үз. Мэдээллийн чигтээ харанхуй гудамж богтагийн утаатай хонгилд мөнгө гэдэг бол зүгээр нэг тоо биш, харин цус утаа хараад ерөөлөөр номхруулдаг зэрлэг араатан юм. Хэрв чи баян болохын тулд зүгээр л хөдөлмөрлөх хэрэгтэй гэж бодож байвал мөнгө нь шанц үнэртэж, хувь заяа нь дотуур хувцсаа буруу харуулж өмсөхөөс хамаардаг энэ ертөнцийн тухай юу ч мэдэхгүй байна гэсэн үг. Тамхины хүнд утаа гашуун ургамлын үнэр хамар цоргисон нэгэн бүгчм өрөөг төсөөлдөө. Тэнд алтан Rolex зүүсэн нэгэн эр алган дээрээ элсэн чихэр ориглуун дарсны наалдамхаа холимгийг арьсаа улайтал улайж халуу ортол нь галзуу юм шиг үрж сууна. Энэ бол ариун цэвэр биш, харин хүнийг мөнгөний соронз болгож цэнэглэж байгаа хэрэг. Колумбчууд мөнгийг хамар чихтэй амьд биет гэж үздэг. Чи хизээч жинхэнэ тоглогчийг мөнгөө хүнд гар дээрээс нь шууд атгуулж өгөхийг харахгүй. Энэ бол хамгийн том цээр. Тэд мөнгийг модон ширээн дээр шидэх юм уу, машины арьсан суудалд унагадаг. Яагаад гэвэл арьс арьсаараа шүргэлцэх үед чиний санхүүгийн аз хиймэр цахилгаан гүйдэл шиг нөгөө хүн рүү чинь урсаж чамайг хоосон цогсон лаад шиг үлдээдэг гэж тэд итгэдэг. Чи зүгээр 1 песо өгч байгаа биш, харин өөрийнхөө ялалтын энергийг бусдад бэлэглэж байгаа хэрэг. Жинхэнэ галзуурал шинэ жилийн шөнө болдог. Дэлхийн нийтээрээ салют харж байхад Колумб даяараа шар өнгөнд донтсон шашны бүлэг шиг болж хувирна. Сая хүмүүс цоо шин шар өнгийн дотуур хувцсаа заавал буруу харуулж өмсөд гудамжаар галзуу юм шиг гүйлдэж эхэлнэ. Яагаад буруу харуулж гэж юу? Энэ бол ядуурл хоосрлын чөтгөрийг төөрөгдүүлж чиний хитвч рүү очих замыг нь мартах гэсэн хамгийн том залмих юм. Тэдний халаасыг тэмтрээд үзвэл түүхий сэвэг зарам дүүрэн байгаа. Тэдний хувьд энэ жижигхэн өрнүүд бол эртний бурхтын алтан зоос. Алхах бүрт гуйны чинь хажууд өрнүүд харшилдаж дуугарахгүй бол орчлон ертөнц чамайг аль хэдийн санхүүгийн хүүр болчихж гэж үзээд мөнгөний цоргоо бүр мөсөн хаачдаг. Колумб дахь баялагын үнэр бол Сахмадо гих гашуун ургамлын хортой утаа юм. Тэд өрийн сүнсийг боомлж алахын тулд байшингийнхаа өнцөг булан бүрийг үүгээр утаж цонхоо таг төгжинэ. Тэднийхээр өр гэдэг бол хананд наалдсан бодит шимэгч бөгөөд зөвхөн агааргүй орчинд утаагаар л түүнийг салгаж авч болно гэж үздэг. Хэрв чи нэгэн тансаг дэлгүүрийн кассны ард загалмай хэлбэртэй зүсээд дээр нь бүдүүн давс цацсан нэмбэг нуусан байхыг харвал тэрэнд хизээч битгий хүр. Энэ бол атаархлыг сордог порлон юм. Энэ жимс чиний эзэнт гүрнийг нураах гэсэн хүмүүсийн хараал нөлөөг өөртөө сорж байдаг бөгөөд хэрв нэмбэг нүүрс шиг харалсан байвал дампуурлын хараал яг тулаад ирэх үед нь зогсоож чадсныг баталгаа юм. Энд мөнгө бол бүх зүйлийг өөрийнхөө иргэшээлд байлгахыг хүсдэг хартай амрагл гэсэн үг. Ядуурлын өлсгөлн сүнснүүдийг өдөөхгүй тулд хинч нарны шууд тусгалд мөнгөө тоолдоггүй. Бүх зүйл сүүдэрт сейфэ хамгаалахын тулд тамын сүнснүүдэд шивнэх залбирлын хамт явагдана. Энэ бол гудамжны амьд үлдэх зөн совин ба цусны шид хоёрын зэрлэг холимог юм. Колумбод чи мөнгө олохыг хүсвэл зах зээл судалдаггүй, харин сүүдрийг судалж халаасан дах сэвэг зарам чинь үргэлж хуурай байгаа эсхийг л шалгадаг. Энэ бол туйлын замбраагүй байдлыг эзэнт гүрэн болгож хувиргадаг ганц дүрм.